Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Татварлагчийн бүртгэлийн журам болон түүний үйл ажиллагааны талаар та бүхэнд энэ өдрийн хичээлээр заая. Энэхүү журмаар татварын хуулиар татвар төлөх эсвэл татвар суудах үүрэг бүхий этгээдийг татварлагчаар бүртгэх, бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, татварын төлөгчийг бүртгэлээс хасах харилцааг зохицуулсан. Татвар төлөгчийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэн захимаар бүртгэж, өөрчлөлт хийх үйлчлэгийг 100% захимжуулан ажиллаж байна. Татвар төлөгчийг хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу бусад этгээд, Монгол улсын иргэн, гадаад улсаас ирсэн иргэн гэж 4 төрлийн этгээдийг бүртгэхээр зохицуулсан байна. Татвар төлөгчийг бүртгүүлэх тухай хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлсэний дараа захим татварын системд нэвтрэх нэр, нууц үг, хуулийн этгээдийн бүртгэлтэй гар утсанд ирнэ. Энэхүү нэвтрэх нэрийг нууц үгээр захим татварын системд нэвтэрч миний мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар хуулийн этгээд татварлагчаар бүртгэгдэнэ. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага буюу бусад этгээд нь бүрдэх эрхгүй байгууллагын шийдвэрээр гаргасны дараа захим татварын системд хандан татварлагчаар бүртгүүлэх зэсний бусад этгээд хэсэгт орж бүртгүүлэх хүсэлтийг илгээнэ. Ингээд татварын албанаас ирүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээр захим татварын системд нэвтрэн орж миний мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар бусад этгээд татварлагчаар бүртгэгдэнэ. Монгол улсын иргэн татварлагчаар бүртгүүлэхдээ захим татварын системд хандан татварлагчаар бүртгүүлэх зэсний хувь хүн хэсэгт хандан бүртгүүлэх хүсэлтээ илгээж татварлагчаар бүртгүүлнэ. Гадаад улсын иргэн татварлагчаар бүртгүүлэхдээ захим татварын системд мөн хандаж татварлагчаар бүртгүүлэх зэсний гадаад иргэн хэсэгт хандан бүртгүүлэх хүсэлтээ илгээж татварлагчаар бүртгүүлнэ. Татварлагчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай. Татварлагч таны татварын албанд бүртгүүлсэн мэдээлэл өөрчлөгдсөн бол татварлагч таны хүсэлтээр өөрчлөлт оруулнаа. Бусад төрлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл буюу хөндлөгийн мэдээллээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр татварын албаны шийдвэрээр өөрчлөлт оруулнаа. Татварлагчийг хасах тухай. Хуулийн этгээдийг татан богдох шийдвэр гарсан мөн дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч улсын бүртгэлээс хассан бол тухайн шийдвэрийг үндэслэн татварлагчийг бүртгэлээс хаснаа. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь тухайн байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан гишүүд болон бүрдэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр татварын албанд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн татварлагчийн бүртгэлээс хаснаа. Монгол улсын иргэнийг татварлагчаас хасах бол нас барсан тооцож татвар төлөх үүрэг дуусгар болсон Монгол улсын иргэн харьяатаас гарах шийдвэр гарсан шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасахаар тус зохицуулсан байдаг. Харин гадаад улсын иргэнийг татвар төлөгчийн бүртгэлээс хасахгүй татварын харилцаа үүсэх бүрт тухайн бүртгэлээр татварын албатай харьцахаар зохицуулсан байна. Баярлалаа.